За амар төвшин дараад энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За миний подкастын урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тийм аа подкаст бол ер нь бол бүх төрлийн бүх салбарын эксперт хүмүүсийг за тэгэл дарга нарч байна, ус төрчидч байна. Бүгдээр ямар нэгэн сэдвэр ингээ ярилцдаг. Тэгээ ямар ч тийм оршил урьдчилж бэлтгэсэн асуулт органикаар явждаг болохоор юу байна гэд бид тэдний ярилцیں۔ Тэгээ танаар санаа сайхан юу байна? Ойрын үед ажил төрөл юу хийж байна? За иргэдийн урлын ажлын хажуугаараас нэг боловсролын салбарыг хөндөд ах шиг байна тий. Тэдгээр ажлуудаар санаа сайхан юу байна? За одоо сүүлийн хэдэн 7 хоног бол боловсролын яамтал нэлээд маргалдаж явлаа. Боловсролын салбарын асуудлаар нэлээд тийм гал дагуулсан сэдвүүд явлаа. Одоо зарим хүмүүсүүд шүглүүлээгээд байна. Тэгэхээр заримуд нь улс төрчөөдөө попрод байна. Гэхдээ энэ бол асуудал нэг тийм улс төрчөгтэй ч юм уу, попродтой ч юм уу, амар төвшин гэдэг хүн ч юм уу. Зүгээр бидний хүүхдүүдийн сурах боловсрол орчин байхгүй. Одоо жишээл би өөрөө 3 хүүхэдтэй 2 нь сургуульд явж гин, ханаа баг нь бол цэцэрлэгт явж гин тий. Тэгэл тэр нөхцөл байдалтай нь очиод тэгэл харахад бол надаар хэлүүлдэггүй та бүхэн мэдж байгаа тий. Тэгэл одоо энэ чинь нэг нийслэлийн засаг даргын орлогч, энэ салбарыг хариуцж байгаа орлогч гэхээсээ илүү одоо эцэг гэдэг хүний хувьд л шаардлага тавиа явж байгаа хгүй. Одоо яг бол иргэд бол шаардлага тавьж байгаа. Тэгэл энэ бол яг үндэ бол боловсролын яам дээр очиод нэг чихэр нь орол нөгөө чихэр нь гарчиж байгаа хгүй. Яг бол бид нар нийслэлийн зүгээс шаардлага тавиад тах чинь нэг чихэр нь орол нөгөө чихэр нь гарч байгаа шүү дээ. Тэгэхэр чин бол зүгээр нэг ээж, нэг аав, нэг эмээ, нэг өвөөгийн санал бол бүр хүрхэжгүй байгаа. Тэр нь бол ойлгомжтой тийм ээ. Тийм болохоор бол бас энэ тухайн салбар хариуцсан орлогчийн хувьд нийслэлийнхээ иргэдийн итгэлийг аваад сонгогдсон төлөөлөгчийн хувьд бол энэ асуудыг бол зайлшгүй тавих хэрэгтэй юм байна. Дээрээс нь хаавал дүүргийн орлогч би чинь 8 жил ажилласан шүү дээ. Тэгээ 8 жил ажиллаж байгаад энэ асуудлыг хөрсөн дээрээ яг ямар байдгүй. Яг хүртээр бодлого тодорхойлж байгаа, яам дээр ажиллаж байгаа сайд, тэр төрийн нарийн бичиг дарга нь хэрхэн хөрснөөсөө ямар холтцсон байдгийг бол маш сайн мэддэг байхгүй. Тэгээд яг тодорхой хэмжээгээр бол ингээд хэвлэл мэдээлэлтэй иргэдэд мэдээллийн ил тавьж тэгээд бол хөрсөн дээр нь энэ том дарга нарыг бол ингээд буулгах зүйтэй тэгжиж энэ улс орны ирээдүй болсон хүүхдүүдийг сурж боловсрох тэгээд энэ орчин нь бол бүрдүүлэх таатаа нөхцөл бүрдүүлэх бол шаардлагатай. Тэгэхгүй бол том дарга нар дээр өөрсдийнхөө өрөө хурлын заалыг тэрбум төгрөгөөр засч янзлал байх юм бол тэгэнгүүтээ доор сургууль цэцэрлэгэн сандал ширээгүй нэг сандал дээр нэг ширээ 2 сандал дээр 3 хүүхэд сууж байгаа гэж тавлаа зураг оролцсон байсан шүү дээ. Тэгээд бол энэ боловсролын салбар хизээч өгчихгүй байхгүй. Тэгэл боловсролын яам, боловсролын газрууд нь болохоор гарч ирэл бөө хэвлэлийн урдлага хүүхдүүд хайртай хүмүүс бүгд хайртай дуртай хүүхдийн төлөө бидний ирээдүгэл явж байгаа. Хүүхэд төвтэй боловсролын жил гэж уг нь зарлаад байгаа шүү дээ энэ жилээ. Тэгээд тийм байж байгаа. Тэгсэн мөртлөө яг хөрсөн дээр бол ингэж ажлууд нь бууж байгаа. Тийм болохоор бол энэ бодлого хэрэгжилт хоёрыг бол тэнцвүүлэх ёстой. Тэгэхгүй бол бид нар бодлогоо яриад байдаг, төлөвлөгөөгөө яриад байдаг, нөгөөт нь хөрсөн дээр хэрэгжихгүй бид нар 1000 бодлого төлөлт хийгээд ямар ч шаардлагагүй шүү дээ. Тийм үү? Тийм бол энэ хоёр ч өөрөө хамтдаа хэрэгжиж хөрсөн дээрээ иргэдээр хүүхдүүд дээрээ буужиж энэ ажил чи өөр үр дүнтэй болно. Тэгвэл цаасан дээр бид нар 1000 сайхан юм бичээд бид нар боловсролын хөгжил заах програм хөтөлбөрүүдийг бид нар 1000 сайхан боловсруулад бид нар нэг 2 сандал дээр 3 хүүхд цугаад хичээлэх юм ямар ч нэр байхгүй шүү дээ. Тэг бид нэр хүртээмжээ бид нэр сайжруулж чадаагүй гэж сургалтын чанар, багшийн хөгжил, цалин ямар ч тийм юм яриад ах шаардлагагүй байхгүй. Одоо багш бол өглөөгөөс эхлээл 3-4 ээлжтэй сургуулиуд өглөө ирээл өглөөний 6-7 хичээл нь ороод орой багш юуд сурагч нартайгаа адилхан 8-9 гээл тарж штэ. А дөрөв ээлжийн сургууль байгаа гэсэн юм. Байлгүй баха. Би бол анх удаа юм сонсч чинь ер нь дөрөв ээлжийн хичээл нэгж. Одоо тэгэл юу штэ 4 ээлж рүү орох гээд 141 дэх сургууль 4 ээлж рүү орох гээд сая өнгөрсөн 7 хоногийн бүтсэн өдөр бол хагас өдөр болсон сайд өөрөө сургууль дээр нутсан хажуудлын CU-гийн түрээслэн гэсэн явж ирсэн. CU юу хоёрыг Солонгос стан хоёрыг гаргаж сургууль оруулна гэдэг. Тэр чинь 8 сарын 30-ны өдөр хийдэг ажил биш байхгүй яг үүндээ тий. Тэгээ одоо бас тэг хүн шүмжилсэн попрос хэрэгтэй орчих. Тэгтэл тэр чинь бодлогын асуудал байгаа байхгүй. Тий. Тэгээд бидний энэ чи би яг юу ч хараад энэ боловсролын салбар яг өнөөдрийн боловсролын салбарыг одоо би яг юу гэж хараад байна. Яг эцэг хүний хувьд юу гэж хараад байна гэх юм бол энэ чинь одоо нэг цэцэн үгээдэг та. Зориггүй явж байгаа төр те. Зориггүй бол ямарваа нэгэн зүйлд бол бид нар хүрэхгүй. Бид тэгэхээр зориг тавих хэрэгтэй байхгүй, бодлого байх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр боловсролын яам нь өөртөө бодлого хэрэгжүүлж байгаазаас зориг тавих. Бид нар тэдэн хонд хүртээмжийг гэдэг асуудлыг шийднэ. 28 онд шийднэ. Бид нар тэдэн хонд багшны асуудлыг шийднэ. Бид нар тэдэн хонд хүүхдийн
дундаж ангийн багтаамжийг 30 хүргэнэ, 35 хүргэнэ гэж зорилтоо тавиад тэрийг иргэдтэй зарлаад тэрэндээ яаж хүрэх аргачлалаа тайлбарлаж илээ тэгэж явах хэрэгтэй байхгүй. Зорилго нь өөрөө хэмжигдэхүйц байх хэрэгтэй гэдэг юм. Тэр чи бид нар чи харах нь шүү дээ. За тэгвэл 20 за манай анги дүүрэлт энэ жил ингээд 65 хүүхэдтэй авах юм бол за дараа жил боловсролын яамны бодлогын хувьд бол би нэг 55 руу орох юм байна. За тэрний дараа жил нэг 50 руу орох юм байна. За тэрний дараа жил бид нэг 40 руу орох юм байна гэд нэг хүмүүсүүд чинь нэг хүлээлттэй болно доо. Эцэг эхүүд хүртэл нэг хүлээлттэй болно тийм. Нэг тийм болно. Тийм бол одоо бол тийм байхгүй шүү дээ. Одоо дараа жилийн 9 сарын 1-нд анги дүүрэлт хит байх юм бүүмэд сюрприз байна. Төлөлт байхгүй. Тэр бол тодорхой хидж байх юм бүүм. Тэгэл цагийн тулаал эхлэнгүүт яг энэ жилийнх шиг 70 хүрчтэй 80 хүрчтэй гэл эхэлдэг байхгүй. Ямар ч тийм төлөлт бодлого юм байхгүй. Тэгэхээр миний тавьж байгаа гол санаа бол боловсролын яамд хэлж байгаа санаа бол та нар бодлогоо хий, та нар бодлогын юмнууд хий. Хэрэгжилтийнхээ гүйцэтгэлийн ажиллагаа бид нар нийслэлд өгчих үү. Бид нар дээр санал ширээ мэрийг чинь одоо зохицуулж авч өгч яваа. Бид нар өдөртөө зүгөө нийслэлийн бүх барилгууд дээр нь ажиллаж байгаа. Тэгээ бүх барилгын ажлуудыг хяналт тавьж байгаа, цагаас өмнө ашиглалтанд оруулж байгаа, зарим барилгуудад төсөнд тутцсан байгаа барилгуудад нэмэлт төсүүдийг тавьж өгч байгаа. Бүх шугам, сүлжээ, засвар, үйлчилгээ, их засвар бүгднийг нийслэл хийж байгаа шүү дээ. Яг үүндээ бол. Тэгээ тэрнээс бол хүмүүс ингээ одоо яам хийдэг, яам хийдэггүй шүү. Одоо жишээлбэл энэ жил ихэд бид нэр 60 тэрбум төгрөгийг анх удаа нийгмийн салбар дээр тавьж өгсөн. Гэдэг чинь 30 тэрбумын боловсролын салбар, 30 тэрбумын эрүүл мэндийн салбар дээр. Тэгээд энэ бол энэ жилийн нөгөө нэг сургууль цэцэрлэгийн засвар дээр орж байгаа гэсэн үг. Тэгэхээр 177 сургууль засвар их засвараа энэ жил хийсэн. Өмнө нь бол энэ 30 60 тэрбум биш нэг ойролцоогоор дунд нь 4-5 тэрбум тавьдаг гэсэн. Тэгэхээр нөгөө сургуулиуд яадаг гэх юм бэ цоорсон дээврийнхээ нэг булан хар цаасаар яа нэг ангийнхаа нэг булан нэг шохоод нэг бодон тэгэл дуустдаг байсан. Одоо бол 177 сургууль цэцэрлэг дээр бол энэ бүтэн засварууд их засварууд ороо явж байгаа. Илүү хүчтгсэн тийм их засварууд гэсэн юм уу тий. Тий. Тэгээд нийслэлийн өөрсдөө бол эрх мэдлийн хүрээнд бол энийг ажиллуулт хийх явж байгаа. Дээрэс нь нийслэлэр чинь бол бүх нөгөө нэг сугам, шүлжээ, дулаан, цахилгааны гэх тээ бүх энийг бол нийслэл бол шинжилгээг бол хийж байгаа, засварыг хийж байгаа. Тэ. Тэгэд сая хөдөл нэг 3-7 хоногийн өмнө сургууль цэцэрлэг имлгүүдийн шугам сүлжээний өвлийн бэлтгэл ажил дээр мөнгөнд тутсан. Тэгээд нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Нямбатар дарга шийдвэр гаргаад өөрийнхөө нөөцөөс 6.2 тэрбум төгрөг. Одоо дараагийн нөөцд бол 10 тэрбум төгрөг үлдсэн байгаа. 10 тэрбумаас 6 10 нь хэд үдээ? Жилийн нөөц нь тий. Нөөц нь бол нэг 20 хүрэхгүй тэрбум байдаг. 20 хүрэхгүй тэрбум. Жилийнх нь нөөц. Тэгэхээр боловсролын салбартаа илүү хөрөнгө оруулаад тэгэхээр бол тэгээд ерөнхийдөө нөгөө яаралтай гинтийн юмд ажилдаа гарахгүй гардаг байхгүй. Одоо жишээл үер одоо жишээлбэл одоо малын өвчин ч юм уу тий. Иймэрхүү зүйлүүд дээр нөгөө гинтийн нөгөө төлөвлөж болшгүй зардлууд дээр нөөц хөрөнгө гардаг байхгүй. Одоо малын өвчин гарлаг төлж болохгүй шүү дээ. Бид ч одоо 8 сард гарна, 9 сард дарна гэж төлөхгүй шүү дээ. Яг тийм болохоор ийм төлөвлөгөөт бос ажлууд дээр засаг даргын нөөц гардыг. За тэгээд энэ сургууль цэцэрлэгийн одоо энэ үйлчлэлийн хүндрэх магадaltaй асуудал дээр 6.2 тэрбум төгрөгийг одоо ингээд нөөцөөсөө гаргаж байгаа байхгүй. Нөөцөөсөө гаргаад дахиад энэ нөгөө сургуулийн одоо 9 сарын 15 эхлэхээс өмнө нөгөө дулааны шугамуудын засвар руу оруулж байгаа. Дахиад нөгөө засвар ажил энэ төр бүгднийг нь оруулаад хийгээ явж байгаа. Өөрөөр хэлбэл бол энэ дээр бол яам бол санаа зовж байгаа бодож байгаа юм бол яг үндэ бол байхгүй шүү. Бараг тэр сургууль сугам сүлжээтэй парта гэдгийг бол ойлгохгүй байгаа. Тэр 8 сар танаа ерөнхий сайд дээр явж орсон шүү дээ. Наранбаяр сайдыг дуудаад тий. Гурван уулзалт маягийн хийгээд шүү дээ. Нийслэл засгийн газар тэгээд хөндлөнгийн байгууллага нь хаанахч байсан тий. Тэр уулзалтаас чинь ямар үр дүн гарсан байх вэ? Үр дүнтэй уулзалт бол чадсан уу тэр? Тэгээд уулзалтаас үр дүн гараад тэр 2 өдрийн дараа засгийн газрын хурлаар энэ асуудал орсон. Нөгөө сургууль цэцэрлэгийн санал ширээний асуудал орсон байхгүй. За тэгээд ороод засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын тогтоол дээр бол шууд боловсролын яамн дээр энэ сургуулийн санал ширээ цэцэрлэгийн хатуу зөөлөн идэл орд ирний асуудлууд нь бол 9 сарын 1-ээс өмнө шийдвэрлэх гэдэг юм байна. Нийслэлээс бол бид нэг бүх тоо мэдээл датаг нь бол хангаад өгч байгаа шүү дээ. Тэгээ явж байгаа. Тэгээд яг одоогийн өнөөдрийн байдлаар одоо 9 сарын 4 шүү дээ тий. Хичээлийн жил эхлээд одоо 1-7 хоног болж байна. Ингээд 9 сарын 4-ний өдрийн байдлаар бол нийт ашиглалтанд орсон сургуулиудын 33 анги хоосон байна. Тэ та хэд эргээд нөгөө боловсролын яамнаас юугаа өгч байгаа юм нийслэл рүү одоо гүйцэтгэлээ ингэж тайлгнах уу? Үгүй. Тэр чи дээд байгууллага бид нар тайлгнахгүй. Тайлгнах уу. Гэтэ мэдээлэл солилцохуднээс тэр чин коммуникац байхгүй юм уу?
За ерөнхийдөө бол яаж ийм асуудлууд байна гэдгийг бол төрийн нарийн бичгийн дарга сайдд нь бол хэлж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид нар шийдвэрлсэн гэдэг хариу өгч байгаа. Шийдвэрлсэн байх ёстой гэдэг хариулт өгч байгаа. Тэгэхээр бол яг яхаа дахиад нөгөө нэг дарга нар чинь хөрсөн дээр буухгүй шүү дээ. Яг л 33 анги санал ширээг байна хүүхдүүд авч чадахгүй. За дээрэс нь 9 цэцэрлэгийн 9 анги бас дахиад тогтчлтгүй байна. Нөгөө орд ир давуу байхгүй, тоглоом байхгүй, тий? Тэгээ хүүхдүүд авч чадахгүй. За 3 сургууль цэцэрлэгийн цогцлбор юугүй байна. Галтгооны хэрэгсэлгүй. Тэгэхээр хүүхдүүд авч чадахгүй шүү дээ. Тэгээ авчин. За дээрэс нь 4 сургууль 2 цэцэрлэг захирал нь томилогдоогүй. Захирал эрхлэгчийн томилогдоогүй. Тэгэхээр захирал эрхлэгчийн томилогдоогүй болохоор нөгөө юунууд хат үзүүлээд санал ширээг авч чадахгүй. Дээрээс нь хүүхдүүд авч чадахгүй. За ингээ яг байдалтай ингээ хүлээлгэхтэй. Тэгээд энэ дээр манай дарга нарт ийм тийм гэж хэлэхээр одоо 9 сарын 1 нь өнгөрцөн болохоор энэ галтай сэдвүүн өнгөрцөн болохоор одоо ерөнхийдөө наа чи хууцсан сэдв нийслэл юугээ байна уу бидэрт баг падлив аахгүй л гэж байгаа. Тийм нэг байр суурьтай айгуу тийм онцгой байр суурьтай байгаа. Ялангуяа шууд ингээд яриад ийм байна тийм байна. Одоо шилбэл ганцхан жишээ тэтэлтэй өнөөдөр юм. Өнөөдөр би 161 дэх сургууль дээр очиж ажиллалаа л та. Тэн дээр их юм бол нэг ширээ 2 сандал дээр 3 хүч сууж байгаа. Тэ? За энэ бол 21 дэх зуунд бол үнэхээр юм л дээ. Тийм биз дээ. Яаж ч утсан юм л дээ. Тэгэхээр хүүхдийн эрүүл мэндийн асуудлын дээр нуруу нуусны гажгаас одоо тийч шал дайлын сууж байгаа шүү дээ. Яаж багтах юм багтахгүй. Дээрэс нь урлаг заалынхаа бүх сандал ширээг оруулж ирээд тавьцсан. За зарим нь бол стандарт бус ширээн дээр сууж байгаа. Зөв ингээд ширээний тал Тэст одоо нөгөө номын саманд үүдэг нэг тал ийм нэг загварлаг ширээнүүд байдаг шүү дээ. Гурвалжин ширээмэр байдаг шүү дээ. Тим ширээнүүдэд сууж байгаа. А зарим ангиуд нь бол зүгээр нөгөө эвхдэг ширээ байдаг шүү дээ. Ширээ сандал сургуулийн заалны тийм. Тэрэн дээр ингээд ширээ сандлаа хийж явж байгаа. Ямар ч тийм сургууль сандал ширээний стандарт тийм байхгүйгээр хичээлж байгаа байхгүй. Тэгээ бид нэр ийм орчин нөхцөлд одоо хүүхдүүдэд 60 70-аар нэг ангид чигчээд тэгээ бид нэр ингээд боловсролтой эрүүл иргэн гэж ярих нь өөрөө айгүй тийм учир дутагдaltaй байхгүй. Тэгээ энэ асуудал дээр бол мэдээж ерөнхий сайд бол яг өөрөө хийж өөрөө ажилласан. За энэ дээр бол ерөнхий сайд ч гэсэн дараа жилийн төсөв дээр чинь 4.2 их 80 төгрөгийг боловсролын салбар дээр тавьж өгсөн. Гэтэ миний бодлоор бол боловсролын салбар бол мөнгөөр дутаагүй. За. Мөнгө дутаад байгаа учраас боловсролын салбар дээр асуудал байгаад байгаа юм биш. Боловсролын салбар дээр бодлого маш их дутагдж байгаа. Бараг бодлого хэсэл нийлэх амар бодлого баримт чи байгаа ш тэр чинь. Тэнгүүд хэрэгжилт байхгүй юм шүү. Тэг бодлого дээр. Тэгээ бодлого байгаа тэр бодлогыг чинь тэр хэрэгжүүлэх ёстой шүү дээ тийм биз дээ. Тэгээ бодлогыг чинь барьж аваад хэрэгжүүлэх арга тактик гэдэг бид нар гаргах ёстой шүү дээ. Бодлогын бичвэрнэ. За энэ чинь яаж бид нөх хөрсөн дээр хэрэгжүүлэх вэ гэж арга тактик гэдэг бид ч боловсрол хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Практик дээр боддог болох ёстой байдаг шүү. Тэгэхээр чинь нөгөөдүүл чинь яаж ийна гэх юм бол зүгээр нэг сандал ширээнийхээ цаана гарч ирж чадахгүй байгаа хүмүүс бодлого хэрэгжүүлээд 12 жилийн боловсрол олгож ийн гэдэгт бол маш хэцүү итгэдэг. Би энэ бодлого байхгүй байгаа гэд хардлага надад төрөөд нь шүү дээ. Боловсролын бодлого байхгүй гэж хараад төрөө. Энэ хардлагт яагаад төрөөд байна гэдэг би ганцхан тайлбар хэлье. Манай Монгол улсын хэмжээнд сая энэ өнгөрсөн хичээлийн жил их сургуулийн төгсөлтийг харлаа. За 2500 гаруй их зүй төгсөж байна. За 2300 гаруй юу төгсөж байна. Санхүү эдийн засгаар хүмүүс төгсөж байна. Тэгэхэд одоо дэлхийн IT руу чиглэж байгаа шүү дээ. Тэр тухайд бол AI буюу хиймэл оюун ухаан руу шилжиж байгаа шүү дээ. 2. Монгол улсын хэмжээнд 2 хүн AI төгсөж байна. Өнгөрсөн жилийн одоо энэ жилийн дата гаргасан үг шүү дээ. 2 хүн төгсөж байна. Дээрээс нь та бүхэн харж исэн бол Монголын үндэсний телевизээр МУИС-ийн Монгол Улсын их сургуулийн хими танхимын эрхлэгч нь ирж исэн. За. Одоо ирэх жил хим буюу шинжлэх ухаанаар 2 оюутан төгсөж байгаа. Бодоод үзтээ. Шинжлэх ухаан дээр нь химийн шинжлэх ухаан дээр 2 оюутан төгснө гэж бодоод үзтээ. Тэгээ дэлхийн IT-гээр яаж байгаа хиймэл оюун ухааны 2 хүүхэд төгсөж байгаа бодоод үзтээ. Тэгэхэд бид нар багшийн дутагдaltaй, инженерийн дутагдaltaй байгаад байгаа мөртлөө баахан олон эдийн засагч нар нэгтэл Японоор хуульчд гаргацсан хагаад ирсэн. Бид нар чинь баян улс биш шүү дээ. Бид нар ядуу улс. Ядуу улс тэр олон эдийн засагчдаар яг ямар мөнгө тоолох гэдэг би юусоо ойлгохгүй. Яг боловсролын ямар эд хөрөнгө мөнгөө тоолуулах гад сан хөдлөх
өгөхгүйд жил болгон 2500 эдийн засагчид санхүүгийн мэргэжилтэй хүмүүсүүдийг төгсгöd байгаа би ерөөсөй ойлгохгүй байхгүй. Энэ олон хуульчдад бид нар яах гэдэг би ерөөсөй ойлгохгүй. Одоо хүн болгол их зүүч болчлоо, хүн болгол хуульч болчлоо. Яг энийг бид яг ямар бодлогоор яах юм? Яг юу их гэдээ ойлгохгүй. Бид нар чинь одоо тэгэд ганц нэмэт хэлэхэд бол бид нар Улаанбаатар метро төсөл байгаа шүү дээ. Манай даваа талаа нэлээ ярьсан байна. Метро төслийн болсон хүчнийг бид нар өөрсдөө бэлтэж байгаа шүү дээ. Тийм байлаа. Би нэг Төмөн далайгийн постоос бас харж байсан. Бид нар өөрсдөө бэлтэж байгаа шүү дээ. Баахгүй бид нар өөрсдөө нийслэл аргаа барахаараа л өөрсдөө бэлтэж байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө очиж Солонгосын тэр нөгөө нэг метроны салбарын болсон хүчин бэлтгэх сургуультад хамтын ажиллагааг хийгээд шинжлэх ухааны технологийн сургуулийг төвшүүлсэн хамтын үг хийгээд тэгээд тэр хоёрын хооронд ч харилцаа хамтын ажиллагааг тогтоогоод за тэгээд Солонгосоос нөө багш нарын авчирж ир сургаад сая бид нар ч өөрсдөө хүртэл эсэлтэй хэлнэ шүү дээ. Бүр тийм багууд тээ. Тэгээд тийм хэмжээний юм боловсролын яам дээр хийхдэггүй нэхэр бодоод тэгэхээр дата энэ бодлого гэдэг зүйл байгаа мó гэж бодохын өөр яавч аргагүй байх үстэй. Тийм үү. Тэгээд дээрэс нь энэ түүл энэ боловсролын яам нь өөрөө яг юу хийгээд байгаа юм болоо гэд харахаар нөгөө нэг ном хэвлэх ажил хийж байгаа байхгүй. За окей шинэ номоо соёл ном юм. За окей за тэгээд тэрүүгээр бодлогоо дамжуулан хүүхдүүдэд сурах юм тэн дээр асуудал. Тэгэнгүүтээ нөгөө номоонд хэвлэнгүүд хэвлсэн номоо хүргэж өгч зардал. Одоо чи мөнхийн үсгээр хэвлэх, мөнхийн үсгээрээс хэвлээд нөгөө сургуулиуд руу хүргэж, орон нутг руу хүргэж өгөхөд 1.4 тэрбум төгрөг бодоод үзтээ. 1.4 тэрбум төгрөгийг зөвхөн А цэгээс Б цэг рүү хүрэхэд зарцуулах гэж байгаа байхгүй. Бүр аимшигтай байгаа үстэй. Тэгэхээр боловсролын салбар мөнгөгүй биш, мөнгөтэй байгаа байхгүй. Мөнгөтэй нэгтээ зарцуулалтынхаа юмыг ирэмбэлж чадахгүй нэ. Чухлын зэрэг ирэмтлэх хэрэгтэй шүү дээ тэр чинь. Тэгэхээр бол энэ чинь сарахад бол тэр ангид гуруулаа сууж байгаа хүүхэд номер 1 ирэмтэнд байхгүй байгаа байхгүй. Номд ирэмт байхгүй. Зөвхөн тэр А цэгээс Б цэг рүү сурах бичиг хүргэх зардал ирэмбэл дээгүүр ирэмтлэгтэй дээ шүү дээ. Тэгээд тэр сурах бичиг нь сургууль дээр нь очиод нөгөө сурах бичгийг нээгээд сурж байгаа хүүхэд ямар нөхцөл байдалтай ямар санал ширээн дээр сууж тэр номыг сурах гэж байгаа талд нь бол ямар ч тийм санаа сэтгэл байхгүй байхгүй хамаагүй. Яг тэр нөгөө нэг мөнгө хаана нь яг тэнцэн хамаг анхаарал нь яваад байгаа тийм хардтал төрж байгаа. Угаасаа тийм байгаа үстэй. Хамаг практикийг харах юм бол тийм практикийг хардаг юм үстэй. Тэгвэл жишээлбэл болсон сайд нь боловсролын яамныхан энэ асуудал гарахаас өмнө газар дээр нь очиж шийдээ явж явах хэрэгтэй шүү дээ. Боловсролын стандарт гэдэг зүйл байгаа шүү дээ. Тийм биз дээ. Стандарт гэдэг зүйлийг бид нар чинь хангаа явж явах хэрэгтэй шүү дээ. Энэ боловсролын стандарт хангахгүй байна. Энэ ангийг ингэж явна, ингэж шийдгээд зааварчилгаа юм уу? Ерөнхий хууль гэж өөрөө байгаа шүү дээ. Тийм. Агуулгын номер 1-т явах хэрэгтэй. Араас нь босоод дэд бүтцийн асуудлыг яам өөрөө шийднэ гэдэг. Чи хуулиараа зохицуулсан шүү дээ. Тэр чинь одоо өөрөөр бол ингээд яам нь тэнцээ ингээл байждаг. Энд ч нийслэл сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч чинь дүүргээ сонгогдсон иргэдийн хурл төлөөлөгч чинь тэгээ нийслэлийн засаг дарга нь чиг үүргийн биш шүү дээ. Чиг үүргийн биш орлогч нь энэ чинь ингээл үсээ зулгаагаал явж идэг. Гэтэ яг алс ураа тэр чи одоо нэг хотод амьдарч байгаа 2 сая хүний асуудал шүү дээ. Ганцхан хүүхдүүдийн асуудал бас биш болчиход байгаа байхгүй тий. Адаглаад одоо бид нэр ингээд одоо шинэ байр авъя гэхэд л нийслэлүүдэд амар том толгойн өвчин чинь сургууль цэцэрлэг болчиход шүү дээ тий. Адаглал тэнд ингээд би жишээ нь 3 хүүхэдтэй хэрэг 3-аараас суудаг бол би бол чинь хязгаарч хүүхдэд тэнд өгөхгүй. Ер нь бол тий. Айн нэгдүгээрт, хоёрдугаарт дээрэс нь усын сургууль өөрөө хамрын сургах тойрог нь өөрөө маш чигүү байгаад байгаа болохоор хүмүүс хүсээсээ хувийн сургуулиудыг сонгож байна. За тэгэнгүүт хувийн сургууль дээр ямар асуудал үүсэж чинь гэхээр тэрийг нөө мөнгөгээ харцсан бизнес хийж байгаа хүмүүс чинь тэнд нөгөө агуулгагүй боловсролыг тэнд тодорхойлоод байгаа юм шүү. Тэрэн дээр нөгөө боловсролын ямар хяналт тавьж чадж гинөө гэхээр Наранбаяр сайд бол тодорхой хариулт өгдгүүл юм байлээ. Тэгээ одоо та хамгийн сүүлийн уулзалтан дээр ер нь тодорхой яригдсан юм байна. Би энэ чинээс нь ингээд сургууль цэцэлгийг санал ширээгээд боож өгөхгүй яваад байгаа шүү дээ. Тэр 62 дугаар сургууль нэр яасан бэ? Тэгээд за би тэг боож өгөхгүй яваад байгаа шүү дээ. Ингээд сургууль санал ширээгээд боож. Тэгэхэд чин боловсролын яам нь болохоор нөгөө хурлын танхимад өгчилсэн шүү дээ. Тийм, хурлын танхимад өгчүүлээд дээрэс нь 38 тэрбум төгрөгийг хувийн сургуулиуд хувьсах зардал болгож өгнө гэж явж байгаа байхгүй. Тэгсэн. Тэр бүр яг амар. Тэгэхээр миний нөгөө түрүү яриад нүг ирэмлэлт гэдэг зүйл чинь дахин алдагдаад байгаа байхгүй. Тэр хувийн сургуулиуд 9 сарын 1-нд хичээлээ эхэлнэ.
Ямар ч асуудалгүй эхэлнэ. Тэгээд хувьсах зардлын хуулиар өгөх ёстой. Тэрэн дээр бол ямар ч асуудал маргалдаг битүү үг гэсэн асуудал ба ш. Тэгээ өгөө явна хамгаалах. Тэгээ хамгийн гол нь ажлын ирэмблэх ёстой байхгүй. Тэр чинь хичээл сургууль эхэлж чадахгүй байгаа санал ширээгүй байгаа сургуулиуд дээр тойрог байгаа шүү дээ. Санал ширээг нь өгч. Зарим санал ширээнүүд нь эмтэр дэвтэр өнкрөөд унтсан. Одоо манай нийслэлийн хэмжээ 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрнээс нь бараг 80-аас 90% нь сургууль санал ширээнд бүр авахымгүй болсон. Ивдрээд, хугараад, имхрээд байхгүй болсон. Тэрний шинжлэлийн асуудал ерөөсөө ирэх гэдэг байгаа биш үү? Зүгээр одоо тэрийг бүр сүултэ хаяад зүгээр та нар шин санал ширээ өгчих гээ зүг гуугаа сөхрөөд тийм явж байгаа шүү дээ. Тийм болохоор нөгөө бодлогын асуудлаар л манайх асуудалтай байгаа юм да. За 62 дэх сургууль бас нэгэн гал авсан сая. Нэгэн гал авсан. За энэ дээр бол иргэдээс ялангуяа сонгон хайрхан дүүргийн иргэдээс бол маш их гомдол ирсэн. Дээрээс нь сонгон хайрхан дүүргээс чинь хотын дарга Нямбатар дарга тэгээд нөө шадар тэргүүн шадар сайд учрал сайд тэр сонгогдсон шүү дээ. За тэгээд энэ хоёр дарга руу бол нэлээд иргэдээс гомдол ирээд. За тэр нь бол яаж ийна гэсэн чинь нийт боловсролын яам буюу улсын төсвөр 2018 онд өртгөл 960 хүүхдийн өртгөл баригдаж эхэлсэн байхгүй. Тэгээд баригдаж явж байгаад нөгөөх нь зогсоод нийт 7 жилийн дараа 2024 оны 9 сард боловсролын яамнаас за энэ чинь дэлхийн нийслэл өөрөө барьд дуусгах гэд нийслэл рүү шилжүүлсэн. Тэгээ бид нэр 24 оны 9 сард тэр 62 дугаар сургуулийн өртгөлийн барилгыг хүлээж аваад 4.4 тэрбум төгрөгийг нэмэлтээр нийслэлийн төсвөөр тавьж өгөөд тэгээд 2 тендерээ зарлаад 25-ны 2 сард кампани шалгараад тэгээд ажил нь эхлэв явж байгаа. За тэгээд ажил нь эхлээд ингээд бид нар чи барилгын ажил ингээд шахаад 9 сарын 1-ээс өмнө ингээд ашиглалтанд оруулах кампани ингээд шахаад ажиллаваа. За ажиллаж явж ирсэн чи одоо ерөнхийдөө барилгын ажил нь дуусаад улсын комисс орох ажил яригдлаа. За тэгээд улсын комиссээ оруулъя. За одоо маргааш оруулах нөгөөд оруулъя ярина шүү дээ. Тэгсэн чинь нөгөө барилгын маань их зураг алга болсон. Тэр бүр нэлээд зэвгцсэн шүү дээ. Бас мэдээний сайтууд ч гэсэн Наранбаяр сайдаас тодруулга авах гэдэг нь л чадаагүй. Тэр нь алга болсон. За тэр нь яагаад алга болсон бэ гэхэд та нар тодруулга авах байтугай бид нар зураг олж авч чадахгүй. Тэр бид чи байл аль 2 сард чинь бид нар кампани шалгараад нөгөө кампани чи бид нар барих зураг авъя гин штэ тийм биз дээ. Бид нар чи одоо зураг харж нөгөө барилгын кампани чинь барихгүй бид нар чи одоо ингээд ямар нэг вангаш ингэж барилгаа барилттай биш тэ. Тэгээд зураг авъя зураг нь байхгүй. Боловсролын яам барилга хөгжлийн төвөөс зураг хайгаалаа. Боловсролын тэр өөр архивд өгөөгүй юм зураг. Байхгүй. Тэр одоо яасан бэ юм бол нийслэл өөр маань одоо сүрсүүлдэ мөрдөн байцаах ажил явууллаа. За. Одоо зураг хаана байна гэдэг мөрдөн байцаах ажил явуулж. Очиж барилга хөгжлийн яамыг байцааж байгаа. Очиж зураг хийсэн компанид байцааж байгаа. Тэгэж явангуудаа нөгөө боловсролын яамыг очиж байцааж байгаа. Таны зураг хаана вэ гэдэг. Тэгээ нөгөө бүх баримтуудыг гаргаж ирээл те. Хүлээлцэг нөгөө зураг хүлээлцэг акт гэж байгаа шүү дээ. Хүлээлцэг акт мактыг гаргаж ирлээ. Тэрний хуулбар молбыг гаргаж ирээд. За ингээд зүгээр баг мөрдөх ажиллагаа явуулж байгаа. За баг гүйцэтгэх ажиллагаа бүр утгаар явж байгаа нийслэлтэй. За ингэж явсаар хагаад золцсонгүй. Тэгээ бүр акт мактыг хөөж явуулсан чинь хамгийн сүүлд барилга хөгжлийн төвөөс боловсролын яамд хүлээлгэж өгсөн юм байна. Тэр акт нь олцсон. Гэт тэнцэнс ингэж хүлээж авсан барилгын барилга хөгжлийн төвөөс ингээ акт хүлээж авсан. Тэгээд дараа нь боловсролын яам хүлээж авсны дараа тэр архив интернет бүгдээр байлгах хэрэгтэй байхгүй тийм боловсролын яамны өмч болж байгаа юм чаа. Тэгээд бид нэр таанадад зурагчин байгаа юм байна уу гэсэн тэгээ байхгүй. Зураг нь алга болсон. Бүхэл бүтэн барилгын зураг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ бид нар чинь одоо өнөөдөр хүртэл нийслэл төр барилгыг канонцсон буюу хуулбар зургаар харж байгаа те. Зарим нь ингээ харагдахгүй байгаа хэсгүүдийн баг гэрэлд ингэж тавьж харж агаад барилгын ажлыг дуусгаж байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд акта үлдэх гээд улсын комиссийн акт үлдэх гэдээс нь улсын комисс заавал их зураг байх хэрэгтэй гэдэг юм. Их зураг байхгүй бол улсын комисс орохгүй гэдэг юм. Тэгээ нөгөө сургуульч очих гаццсан. Тэгээ одоо бид нэг ингээ бодож байгаад ямар гаргалгаа шийдэл олсон байх юм бол бид нар гүйцэтгэлийн зургаар улсын комиссд оруулъя гэж гуйгаад. Одоо тэгэхээр холбоо тохиолдол цахилгаан. Тий, цахилгаан энэ тий. Одоо ингээ цахилгаан татыг их зураг байхгүй цахилгаан ямар зургаар бид нар татах мэдэхгүй шүү дээ. Тийм чи тэрнийхээ зураг мөр хүртэл байхгүй болсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар гүйцэтгэлийн зургийг гэж гаргаад
ажил явцын дунд нь зургийг гаргаад ажлын гүйцэтгэлийг хангана гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол бид зургаад тэгээ одоо бид нар яг нийслэлээр яг өнөөдрийн байдлаар бид нар явцын зургийг хийж байгаа. Энэ 7 хоногт бид нар арай амжсангүй дараа 7 хоногийн дунд ихэд энэ явцын зургийг дуусгаад тэгээд цахилгааныг татаж дуусгангуудаа 2 комисс орно. Цахилгааны комисс орж цахилгааныг аюулгүй байдлыг хангаж хүлээж авна. Тэрнийхэн дараа юу нэг барилгын комисс орно. Барилгын комисс орж. Тэгээд дандаа гүйцэтгэлийн зургаар их зурганд байхгүй юм чи. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү нөхцөл байдал барахтаа хэсэгчилж хүлээж авах арга руу орж ирж байна. Тийм шүү дээ. Ингээ баг одоо энэний нүлээгээд авчихдаг уу гэж байгаа л тийм. Одоо энэний нүлээгээд аваад өчтдөх үү гэл. Их зураг нь байхгүй юм чи гүйцэтгэлийн зургаар та нар хүлээгээд авчихдаг уу гэл. Бас л нөгөө нэг зохицуулах гүүх энэ ажил болж. Тэгээд эцсийн эцэд нь тэр хин охирж ийна гэх юм бол нөгөө хитэн хүүхдүүд л охирж байгаа. Одоо 62 дэх сургууль чинь 20 бүлэг түрээсэлж шүү дээ. Түрээсэн байл. Тэгээд нөгөө сургуулиуд хүүхдүүд нь хаана байх вэ гэдэг асуудал үүснэ. Тэгэхээр одоо нөгөө хүүхдүүдийг хаана байршуулах 20 бүлэг гэдэг чинь амар олон хүүхдүүд шүү дээ. Одоо 1-12 дугаар анги хүүхдүүд. Бараг 1000-аар эрэгт хүүхдүүд баггүй шүү дээ. 20 бүлэг. Тэгээ 2 ээлжээргээ бодоо үзэлтэй. Тэгэхээр чинь бараг 1000 давсан хүүхд байгаа байхгүй. Тэднийг хаана сурах вэ гэдэг асуудал үүсгэж эхлэнгүүт нөгөө чаддгаараа нөгөө Нимбатад дарга юу учрал сайд руу яриад учрал сайд тэр англи танхимыг өгсөн мөлий тий. Тэгээд зочил сайд их засаг их сургуулийнхаа бүр сургуулаа чөлөөлж өгч байгаа юм чинь. Тэнд нь ингээд одоо ингээд 62 дугаар сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тий. Одоо ингээд бүх өөрөөр хэлэх юм бол энэ боловсролын яамны ажлыг ерөнхий сайд нь хийж гин, тэргүүн шадар сайд нь хийж гин, нийслэл нь хийж гин. Одоо нэг тиймэрхүү нэг онцгой дүр зураг бол харагдаад. Гэтэ бол ингээд бид нэг ялархаж байгаа юм бол биш үү? Энийг бол угаасаа бид нар хийх ёстой. Энийг бид нар хийн гээд иргэдэд амлалтаа өгсөн тийм. Гэтэ салбар чиглэлийн яам нь өөрөө үйл ажиллагаагаа тавьчихсан. Бид нь тийм л ах хэрэгтэй байхгүй. Тэр чиглэлээ нь л дээ. Тэрнээс бол нэг биомж ялархсан юм бол байхгүй шүү. Тэгээ бид нар хийн боловсролын яам хийхгүйсэн ч гэсэн бид нар хийж чадна. Ямар ч асуудал байхгүй. Бүгд ингээд сонгуульд оролцохдоо улс төрийн албан тушаалууд чи бүгд л амлалтаа өгүүлсэн шүү дээ. Тэр амлалтаа биелүүлэхийн төлөө бол бүгд л явж байгаа. Бүгд амлалтаа биелүүл эргээд бид нар чи нөгөө сонгогчтойгоо эргэж уулзах нүүртэй. Гэхдээ бид нар нэг ширээ 2 сандал дээр 3 хүүхд суулгачаад 28 онд биднийг сонгооч гэж очихд бол хүндэлтэй л байгаа ч тийм болохоор улс төрийнхөө гаргалгаа талаас бодсон ч гэсэн тий тухайн юм бол хийх ёстой болж таарад байна шүү дээ. Харин тийм бол энэ хийх ёстой байхгүй. Тэгэхээр бол энэ асуудал дээр ингээл бараг л кабинет тэр чигээрээ нийслэл тэр чигээрээ ингээл хөдлөөл орж байгаа. Асуудлыг шийдвэрлэхэл орж ирж байгаа. Тэр нэ таны боловсролын асуудал барай явахаар олон нийтэд хардлага үүснэ л дээ. Тодорхой хэвлэлд бас бичиж байгаа ер нь бол тааж зүгээр харчлаа гах тий. Хүн намыг одоо нөгөө ерөөхдөө засгаас шахах гад ингээд нийслэл өөрөө бас ингээд гал аваад дайраад орчлоо гэдэг тийм хардлагууд бас байна. Тэгээд одоо яг аж ахуйн ажил хийгээд явхаар агуулга руугаас орохоос аргагүй болчт юм уу? Эсвэл үнэхээр тэр бичээд байгаа шиг эсвэл бидний харж байгаа шиг тий нам хоорондын дай яваад байна уу? Гүг ерөөсөө тэр нам хооронд юм асуудал шүү дээ. Одоо жишээлбэл сургууль дээр сурж байгаа хүүхдүүд намын хариалгүй шүү дээ. Тэ эцэг эхүүд нь бол баг ихэнх намын хариал байхгүй. Сургуульд ажиллаж байгаа багш нар намын хариал байхгүй. За боловсролын яамны ажилчид хариал байхгүй байх гэж бодож байна. Зүгээр эн чинь нэг чиг үүргийн асуудлуудаар л маргаан үсээд байгаа байхгүй. Яг л эн чинь өөрөө чиг үүрэг нь нэг нэгнтэйгээ уйлдах хэрэгтэй байгаа байхгүй. Одоо нийслэл барилгыг хөгжиж ажилтнаа оруулчлаа. Тий, аж ахуй ажил хий. Тэнгүүтээ бид нар ингээд оруулчаад ах чинь санал ширээ байхгүй болоод буцаад бид нар буруулчаад байна шүү дээ. Тэгм бол үгүй эн чинь чиг үүргээрээ боловсролын ямаа. Эсвэл чиг үүргээр хуваарлагдчихад байна шүү дээ. Эсвэл та нар хийж чадахгүй бид нар төгч бид нар өөрсдөө хийж. Тэ яг л тийм эсвэл ярьж байгаа. Тэгвэл бол одоо энд иргэдчин болохоор энэ чиг үүрэг нь нийслэх юм байна. Энэ чиг үүрэг нь яамных юм байна. Энэ чиг үүрэг нь боловсролын ерөнхий газрынх юм байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Иргэдийнх бол миний сурж байгаа хүүхдийн сурж боловсрж байгаа нөхцөл байдал ийм байна, тийм байна. Энэ шаардлагыг та нар сонгуулаар ирэхдээ ийм амлалт өгсөн, тийм амлалт өгсөн. Энийг биелүүл миний хүүхдээ сургах ч муу байна гэдэг шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бид нар ч өөрсдөө тэр шаардлагыг биелүүлэх ёстой болно. Бид нар өөрсдөө чиг үүрэг ойлгоод байгаа байхгүй. Чиний их ажил, чиний хуулиар чиний их хүлэг, хуулиар миний их хүргээд бид нар өстой иргэд тэрийг ойлгохгүй. Тийм болохоор эн чин өөрөө тэгж харагдаж байгаа юм шиг байж болно. Тэрнээс бол бидний чиг үүргээр ажиллаа бид нар хангачаад байх чинь та нар чиг үүрэг дээр хариуцлага алдснаас болоод бид нар хариуцлага үлээгээд байна гэдэг асуудлыг л буцаагаад яам дээр нь тавьж байгаа байхгүй. Тэрнээс бол энэ дээр бол ямар ч тийм нам одоо хэдүүлээ эрүүл мэнд
Тэ өвчин зовлон боловсрал гэдэг зүйл дээр бол улс төрчид хэрэггүй байна. Хоёрт улс төрчлөлт бол яг үндэ бол сонгуулийн үеэр л болдсон шүү дээ. Тэгээ сонгуул дуусаад бол тэгэл уртх ажлуудаа хийгээл явж ирсэн дээ шүү дээ. Тий. Би яг нэг олон жил багшилсан нэг багштай ярьж илсэн л 30 жил боловсролын салбарт ажилласан. Тэгээ боловсролын салбар үе үедээ ингээ хаягдчихсан. Тэгээ үүний шалтгааны юм бэхэр хүүхдэд санал өгдөггүй байхгүй да гэдэг амар үнцгэлсэн байхгүй. Надад л тэр аюутын бодогдохуйц бас санагдчихсан. Тэгээд энэ боловсролын салбарыг сайжруулах дээр ер нь л яамандаа ч биш одоо нийслэлтэй асуудал гэхээс илүү бас дунд чатны тэр нэг дарга нартаас асуудал байдаг шүү гэдэг үнцэг бас ярьжсэн. Тэгэхээр энэ бид хаашдал хоёлоо нээлттэй ярьж байгаа юм чинь би бас энэ үнцгүүдээс хүрэх байх гэж бодож байна олон хүмүүс үзэх учраас. Тэгээд одоо энэ боловсролын салбарын асуудлаас гадна одоо нийслэл төр бас надад нэг асуумар асуулт одоо агарын бохирдол одоо энэ жил яах вэ? Нийслэл одоо иргэдийн хурал тэгээд хамгийн газар агарын бохирдлын чиглэлд ер нь юу төлөвлөж байна? Тэр нь одоо хүмүүст бас хамааралтай асуудал их сонирн байгаа. Яг л одоо юу хүүтрэх гэдэг байгаа байхгүй юу? За ямар ч юм бол эхний асуултад нь хариулахад за энэ дээр чинь нэг тийм сонгуультай санал өгдгүүдээ биш нөгөө хүүхдүүд чиг өөртөө одоо тэр орчинд очихгүй байгаагийн асуудал байна. Нэгт дарга нар хөрсөн дээр буухгүй байгаа. Хоёрт нөгөө хүүхдүүд чинь хэрүүл ам зарга хийдэггүй байхгүй. Одоо шууд та бид хоёр бол хэрүүлээд дээ шүү дээ. Одоо та бид яг бол бид хоёрыг яахлаараа ингээд хоёр сандал дээр гурван суулгад ингээл зургийг аваад хэдвэл сошиалаар хэрүүлэгээл үрдэл бичээд нөгөө нэгдүгээр хүүхдээ анги хүүхдээ юм байхгүй шүү дээ. Бараг уцаа хураалгаад орж байгаа. Хоёрдугаар анги хүүхдээ, гуравдугаар хүүхдээ байхгүй. Эцэг эхчүүд нь хэрүүл ам хийхээр хүүхд нь явж байгаа болохоор хэрүүл ам хийж чаддаггүй. Яг ингээ ялгуурын гадуурх бах. Миний одоо энэ нэг юм шаардлага тавьчвал бүлийдүүлэн ч гэдэг юм уу тий. За энэ ээж аав гэж нэг хэрүүл ам хийсэн ядаргаатай юмнууд байдیں۔ Ингээ. Тэгээ нөгөө эцэг эхчүүд нь ингээд амаа жимигээд тэгээд цуглуулах гэсэн мөнгө ингээд нэг те урд хормоогоор артлаа нөхөд ингээд энэ тэндээс ингээд нөгөө ханд мөнгөний нөгөө л сандал ширээг ингээд өгөөд ингээд явдаг байхгүй. Тэгээ эн чинь өөрөө ингээд энэ асуудал нь өөр ингээд далд болцсон байгаа байхгүй. Хүүхдүүд өөрсдөө сошиалороо ингээд явуулахгүй. За эцэг эхчүүд нь миний хүүхд ингээд ад үзээд ах миний хүүхд янз бүр болчихгүй гэж бодоод бүлийдэхүү гэж одоо бас ингээд юм хэлдэг. Тэгээд энэ нөхцөл дээр тасцсан байгаа байхгүй. Бид нар энэ нөхцөл дээр зассан. Энэ зүгээр л нэг хэвийн байх ёстой зүйл шиг бид нар ойлгочод байгаа байхгүй. Тэ? Тэгэд эн чин хэвийн биш зүйлээ, эн чин биш гэдгийг л гаргаж ирж тавьж байгаа байхгүй. Тэгвэл бол яамн ч гэсэн боловсролын газар нь ч гэсэн сургуулийн ч гэсэн ерөнхийдөө бол асуудлаа мэддэг, бүх хүсэлтэд дээшээ өгдөг, дээш нь тоодгүй. Тэгээд нөгөө нэг сургуулийн эрхлэгч захиралч дээшээ өсөлтөө өгнө. Тэгээ тэнцэнэс чинь томилж байгаа шүү дээ. Тэгээ дээрээс томилж байгаа. Тэдэртэг хэрүүл зар гэхэр чинь ям чи ингэн шүү дээ. Ажлын байртай нь ярина шүү дээ. Тэгээ хэрүүл зар гэж бодох. Тэгэхээр өөртөө энэ тэндээс гуйлахгүй, энэ тэндээс хандив аавна. Тэгээ бүр болохгүй эцэг хэцээ шидэн төгөр цуглах асуудлаа шийдэж. Тэнгүүдээс хандив цуглуулах ч бас өөр асуудалтай. Наатайгаа орж ирээ шалгад юм билээ. Харин тийм шүү дээ. Тэгээ ямар үчээгөөс. Тэнгүүдээ дахиад нөгөө захирал эрхлэлч хэрэгт орно. Хэрэгт орно. Хий гэсэн юм шиг өгцөө. Харин айгүйцсэн байхгүй. Тийм бол дээр бол энэ нэг буруу зүйл тасан цогцоод байгаа байхгүй. Тэр бол энэ буруу зүйл тасан цогцоод зүйл ингээ байхгүй болгоо ил гаргая. Хүүхдүүд өөрсдийнхөө өмнөөс дуурч чадахгүйг бид нэр асуудалгүй байна гэж харж болохгүй байхгүй. Зүгээр л тэр байгаа. Тэрнээс үл тэр бол яг үндэ бол тэр нам сонгуул санал өгдөг хамаа байхгүй шүү. Тэгэхээр үндсэн санаа нь ер нь л байх ёстой газар нь хийх ёстой хийл гэдэг шаардлагыг нь горимд нь оруулъя тий. Даалт байдлаар хийх болчихвол гэж байна шүү дээ. Тэгэл явах ёстой байхгүй. Тэгэл тийм багсаа. За утааны асуудал. За Улаанбаатар хот маань бол энэ жил хэдүүлээ хагас коксыг ашиглалтанд хэрэглээнд бол нэвтрүүлнэ. За хагас кокс маань бол юу яаж байгаа? Одоо нүүрсний боловсруулсан ахуйн хэрэглээнд хэрэгжилж болох үз хамгийн дээд төлбөр. За түүхийн нүүрсийг бид нэр хэрэглэлээ. Угаасан нүүрс хэрэглэлээ. Сайжруулсан нүүрс хэрэглэлээ. За ерөнхийдөө бол бид нар сайжруулсан нүүрс хэрэглээд бол олт амжилт олсон уу? Олсон, тийм ээ. За одоо бид нэр дахиад цаашаа бүр сайжруулад бид нэр хагас кокс руу бол хэрэглэе гэж байгаа. За энийг би зүгээр юугээр нь аваад ирсэн л да. Датаг нь аваад ирсэн л да. Энд бид нар ингээд гадаадын лабораториуд дээр бүх судалгаануудыг өгсөн. Шинжилгээг өгсөн. Дотоодын лабораториуд, за дээрэс нь гадаадын лабораториуд судалгаа гэдэг, дээрэс нь манай химийн хүрээлэн, эрдэм шинжилгээний академи гэдэг энэ бүх эрдэмтдүүдийнхээ бид нар бас санал бодлыг сонсоод энд нь оруулаад ажиллаж байгаа. Бид нар бол яаж яах юм бол одоо улс гэдэг зүйл чинь улс төрчлөлтөөс анги
ангид бид нар энэ утааны асуудлаа шийдъя. Тэгэхгүй бол энэ улс төр ороод ирэхээр утааны асуудлаа шийдэхгүй чи би рүү чигсээр агаад өдөө хүртэл хүрлээ тийм ээ. Одоо яг үндэ бол намайг дунд сургуульд байхад телевизээр утаа гэж ярьдаг байсан. Тэгэд дунд сургуулаа төгсөөд их сургуульд яваад баг төрийн албан ингээ 20 жил ажиллаад ярьсан чинь нөгөө утааны асуудал ингэж явж дахиад над дээр хүрээд ирж байгаа байхгүй. Нөгөө баг байхад телевизээр үзээд идэг асуудал чи буцаа над дээр байж шийдэх хүрээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ уламжлалын систем болий гэдэг бол том зорилтыг Нямбатар дарга барай явж байгаа. Одоо бид нар төгжрлээ уламжилдаг. Дараачийн дарга зэрэгтэй дараачийн үедээ уламжлалыг өнөө маргаашаа харгалчаал дараачийн ингэ шийддэг. Тийм байхгүйгээр өнөөдрөөр бид нар энэ системийг зогсооё. Төгжрөл гэдэг асуудлын шийдлийг өнөөдөр эхлүүлье. Метрогоор, Таранбаагаар, хурдны замаар бүгднийг эхлүүлье. Утаа гэдэг асуудлыг өнөөдөр бид шийдэе. Газ руу шилжүүлье. Цахилгаан руу шилжүүлье. За шилжилт хийж явах хооронд хагас кокс буюу нүүрсний хамгийн дээд төлбөрийг хэрэгжилжээ. Тэгээ шилжилт дуусангууд нүүрс хэрэглэхэ болчихно. За дээрэс нь дахин төлөлтөөрөө сэлб, баян уушуу шаархад энэ дахин төлөлтүүдийг оруулъя. Ингээ утааны асуудлыг бүрэн шилжижээ. Дараа ирж байгаа үе тэ одоо 90 оных 2000 оных 2010 оных дараа ирж байгаа үедээ бид нар энэ том бүтээн байгуулалтын ажлуудыг өргөтгөлийг уламжлая. Метроны 2 дугаар шугамыг барь. Таранбааныхаа 4 3 дугаар шугамыг, хурдны замынхаа өргөтгөлийг хий. Тэ одоо бид нар утаа гэдэг асуудал шийдэхгүйгээр бид нар сэргээгт хүчин хүч рүүгээ оръё. Тэ нарны панел рүүгээ оръё, салхины эрчим хүч рүүгээ оръё. Тэ одоо энэ юм руугаа ийм асуудлуудыг ингээд дараач хойч үедээ шилжүүлж өгөө гэдэг амар том зорилтыг бид нэр тавиад Нямбатар дарга тэр дундаа бол яг энэ ажлууд ингээд базаад энэ ажлууд руу ингээд хэрүүл уурал борон олон хүмүүсүүдэд хараалж өрөөлүүлэн байран энэ бүх ажил руу орж байгаа байхгүй. Тэр энэ жилийн үед одоо шинэ хичнээн тоон гэдэг юм одоо төр ширгэлэх юм бид нэр. За энэ жил чинь 9 сарын 15-нд галааны улирал эхэлнэ тийм ээ. За 9 сарын 15-наас бид нэр бол сайжруулсан түлшээ бол борлуулалтанд гаргаад эхэлнэ. 10 сарын 1-нд бид нэр хагас кокс борлуулалтанд гарна. Тэгэхээр бол бид нэр энэ жилд бол 40 мянган тонн сайжруулсан түлш тэгээд 306 мянган тонн юу яаж байгаа хагас кокс. Яг кокс нь одоо энгийн хэллэгээр яа гэсэн үг одоо ингээд жинсэн айгу удаан байрна гэсэн үг юм уу? Жинсэн үрсгэд чинь нөгөө чи бүрэн боловсруулагдаад нөгөө нэг хими хорт элементүүд тий. Одоо өндөр градусаар тэр чинь жигэнжин гэсэн үг шүү дээ. Жигэнхэр чинь одоо нөгөө бүх нөгөө хими элементүүд нь тоос тортох нь нөгөө нэг PM буюу нарийн тоос тоосон зэрэг үндсэн шатах материал нь үлдээд хортой бодисууд бүгд унчиж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэр нүүрсээ чинь аваад шатангууд нөгөө сайжруулсан нүүрснээсээ 2 цагаар илүү түүхийн нүүрснээсээ энэ чинь бараг 7-8 цагаар илүү шатаж байгаа. Тэгэхээр баг удаан шаталт чинь баг хэрэглээр рүү орно тийм ээ. Тэг явж байгаа. За энэ чинь би бас юуг нь хэлээ л да. Яг нөгөө хими лаборатори гасан шинжилгээнүүдийн дүнлэлтүүдийн би товчхон хэлчихье. За нийт тоосон цэр гэж байгаа шүү дээ. Одоо PM 2.5 PM 10 гэж байгаа. Нөгөө уушгинд шүүхтгүйгээр шууд нөгөө цуцсанд ордог. За энэ тоосон цэр чи хамгийн аюултай тоосон цэр. Шууд нөгөө жирэмсэн ихийн уралд шууд нөлөөлдөг. Яг шууд тусуу орж байгаа учраас шууд нөлөөлдөг. 2017 онд ЮНИСЕФ буюу хүүхдийн сан хүүхдийн эрхийг хамгаалах конвенцэд байгаа шүү дээ, тэ. Нүбийн хүүхдийн эрхийг хамгаалах конвенц дээр Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдвэрлэхгүй бол гамшийн төвшөнд байна гэдэг оруулсан байгаа. За энэ нүбийн юунд орсноос хойш бол тухайн үеийн ерөнхий сайдаар ажиллаж исэн одоогийн ерөнхийлөгч хөрөлсөх ерөнхийлөгч нөгөө сайжруулсан түвшийг бол оруулж ирсэн байхгүй. Сайжруулсан түвшийг нэвтрүүлсэн. За одоо бид нар хагас кокс. За ингээд энэ хоёр төвшөнлөө бид нар яаж хөгжлийг дэвшилтийг оруулж ирж байна гэх юм бол бид нар түүхийн нүүрс төлдөг гэсэн тийм. Энэ тоосон цэр нь өөрөө 1365 мэд кубтд гардаг байсан. Мега куб гардаг байсан тийм. Кубт бол гарч хэмжигдэхүүнээр бол гардаг байсан. Тэгээ бид нар мидлинг буюу сайжруулсан түвшийг хэрэглээд энэ тоосон цэр нь $157 хүртэл буурсан. Гэтэл чинь өөрөө 88.5%-аар буутсан биш үү? Яг зөв миний мэдхийг хүсэж байгаа зүйл нь ийм л юм байгаа юм л та чинь. Коксчсан нүүрс одоо шахмал түвшил нэг шуудаа миний ойлгосноор нэг 4000 төгрөг орчим юм уу? Одоогийн төлж байгаа нь 3750. За тийм нэг 4000 орчим юм. Би нэ баримжаалж бодоод байхгүй юу? Тэнгүүд нэг өөр жишээ нь тэр чинь нэг талаанаар авд юм бэлээ шүү дээ. Картаар. Тийм одоо карталсан юм уу те миний одоо туршлагаар практикаар тэгэнгүүт бид нар чинь тиймнээс хол байгаа байхгүй би бол чинь одоо нэг гэр оролт амьдрахгүй учраас мэдэхгүй байгаа те тэгэнгүүт эргэж чинь хагас кокс нүрсийг нэг шуудагийн ч юм уу те та хэдийн тооцоололоор хичнээн нэг түлхийн хоногт хэдэн шуудаг хэрэглэх юм тэрийн хідэн төгрөгөөр зарах юм
За Hax Cox бол өөрөө 5,000 төгрөгөөр зарагдана. Нэг шуудагаар нь ярих уу бид тий. Одоо 20 лэр нэг гэсэн үг шүү дээ. Нэг шуудаа 20 кг нь тий 5,000 төгрөгөөр 5,000 төгрөг зарагдж байгаа. За дээрэс нь Монгол гэр жишээ нь тэрийг хэд өдөр төлөх үү? Одоо тэрийг бол 4-5 шуудаа гэж тооцоолж байгаа. Бид нар бол хамгийн их хэрэглээг нь тооцож байгаа шүү дээ. Сард уу? 7 хоногийн. 7 хоногор нь бодох юм. Тийм 7 хоногор. 7 яг тэгвэл тэр чинь 7 хоногийн хэмжтгүүнд картан дээрээ заасан байдаг байхгүй. 7 хоног 5 шуудаа 6 шуудаа гэж зарласан байгаа. 4-5 шуудаа гэдэг чинь 20,000 төгрөг. 25,000 төгрөг тий. Тэгвэл би энийг юутай холбож асуух гэдэг нь гэхээр өнгөрсөн жилийн засгийн газрын хамгийн сүүлийн хуралдаанаар 2025 оны нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгоо зарлалцсан шүү дээ. Тэгээд үндсэндээ оюурд нь ерөнхий сайд байх үедээ нийслэг дэмжих жил болгоо зарлаад засгийн газар шуурхай штаб яг нагарын бүртлэг бууруулах чиглэлд нийслэлийн мега төслүүдийг хөтлөх чиглэлдээс шуурхай штаб гэж байгуулад миний санаж байгаа 8 хурал орчим явсан баг тий. Хойшлоод сүултээ альчлууд тавцаад исэн урлуудаа хойшлсон гэж тооцвол тэрэн дээр Нямбатар хотын дарга юу танилцуулсан мэхээр нөгөө газан ийм хийн зуухын туршилт танилцуулаад тэр ингээд танхимд үзүүлээд байсан нэг тийм дүр зургийг би бас тод санаж байна. Тэнгүү тэр газны тооцоол юу гэж гарсан мэхээр тэр айл газан халаагаар хэрэглээд Монгол гэрийн одоо 1 сард ашиглах зардал нь 76,000 төгрөг гэж байгаа байхгүй. Гэтэл саяны одоо Hax Cox-ны нүүрсний тооцоодоо бид нар харьцуулаад харах юм бол хэрэг 7 хоногт 25-ыг төлнө гэх юм бол 4-7 хоногт 100,000 төгрөг болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр шийдэл нэвтрэх хүртэл бид нар Hax Cox хэрэглэх юм уу? Эсвэл зарим нэвтрүүлэх боломжтой эсгүүдтэй газ турши хэрэглээд байгаа юм уу? Газ дээр чи бид нар татаас өгч байгаа шүү дээ. Бүр хэдөө өөртөө шийдэх юм эргээд. 4 үгүй. Одоо газ дээр бол энэ жил бид нар 5,000 айлыг шилжүүлнэ. За 5,000 айлаас чинь 1,300 нь бол юу байгаа? Гэр. За 3,500 нь бол 3,500-аас 3,800 айл нь бол байшин байгаа. За энэ байшин айлыг бүгдийг дулаалах юм. Дулаалга хийж иж бид нар дулаан алдагдлыг байхгүй болгож иж нөө газны чинь хэмнэлт өрөвснө. Тэгвэл дулаан алдагд өндөр байх юм өндөр газ хэрэглэх юм бол өндөр төлбөр гарна. Ойлгомжтой шүү дээ, тийм болохоор бид нар 5,000 айл хаана өгөх юм бол Гандан, телевиз, Баян Ушуугийн 3. Айлын төвийн бүс рүүгээ тий. Яг энэ төвийн бүсийн яг галгааны. За эдгээр 5,000 айлыг бид нар яагаад 5,000 гэж явах юм бол энэ жилийн бид нар хувийн хвшлүүдийн оруулж ирж нөөцлж чадах газны хэмжээ 5,000 айл дээр хийж байгаа. Тэгэхээр нөгөө Дашванжил, Горгаз, Юнигаз гэж байгаа шүү дээ. Тэд нар өөрсдөө 5,000 айлыг л ингэж хангах чадхүйц газны нөөцийг гаднаас оруулж ирж чадна. За энэ дээр бид нар тулгаа 5,000 айл байгаа. Тэгээ дулаалгыг хийчихэж байгаа. За гэрийн дулаалгыг бол бид нар ЮНИСЕФ буюу хүүхдийн сантай хамтраад нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сантай хамтаар чип төслөөр гэр дулаалгыг хийж байгаа. За байшин дулаалгыг бол бид нэр байшингууд дээр нь хийгээд эхэлсэн. За одоо бид нар 9 сарын сүүлээр ихэд бол байшин дулаалгын ажлууд бол бараг дууссан гэсэн. Тэр 5,000 айлыг чинь рандомаар яаж сонгосон? Рандом шүү дээ. Тэр чинь ингээд тэр гандан тэр чигээрээ. Гандан тэр чигээрээ 5,000 айл. Үгүй гандан ингээд тэр чигээрээ. Телевиз тэр чигээрээ. Баян Ушууны 3 хороо тэр чигээр байхгүй. Зөв. Тэгэл тэр тэр дээр бүсчлэлд байгаа айл. Бүслээр нь ингээд авчиж байгаа байхгүй. Тэр ингээд бүсээр нь тэгж барьж аваад тэр бүс дотор чинь 1,300 гэр байна. 3,500 байшин байгаа байхгүй. Тэгээд тэр тоочоо гарч ирж байгаа байхгүй. За тэнгуүтээ бид нар газын тоног төхөөрөмж суйрлуулалт өгч чинь. Нөгөө айл чинь газын тоног төхөөрөмж ашиглана. За тэгээд мэдээж бол тэр газ ашиглаад эхлэхээр бол тодорхой хэмжээ өндөр зардал гарна. Тэр нүүрснээс ч өндөр байна шүү дээ. Яаж ч бодсон өндөр байна. За өндөр байгаа эхлэнгүүд нийслэлээс тухайн энэ бүсчлэлтээр газ уу шилцэн айлуу татаас өг. Нийтдээ галгааны урлагч 9 сарын 15-наас 5 сарын 15 байгаа шүү дээ. Энэ нийт галгааны 9 сарын хугацаанд нийслэлээс тухайн айлд 900,000 төгрөгийн татаас өгнө. Тийм болохоор таны нөгөө сүрүү яриад байсан нөгөө нэг зөрүү гараад байгаа. Зөрүүг нь бол ингээд нийслэл өөр дээр энийг авч байгаа байхгүй. Эхний ээлжинд одоо нийтээр шилжихтэй иргэдэд ямар нэгэн байдлаар санхүүгийн даран төсгөөр шилжих гэсэн. Одоо нэг хөвшүүлээ гэдэг ажил байгаа байхгүй. Жишээл одоо жишээл Солонгос ч Хятад ч бас адилхан газны хэрэглээндээ бол татаас өгдөг. Тийм өгч. Угаасаа газ ч өөрөө үнэтэй бүтээгдэхүүн. Ер нь агаарын бүртлэг бууруулах тухай хууль дээр ч гэсэн байгаа шүү дээ. Байгууллагын хуулийн дээр ч байгаа. Тодорхой хэмжээний татаас өгнө. Зохицуулт бол байгаа шүү дээ. Сэргээгдэх мөчийг хүртэл ашиглаж авах тул татаас өгнө гэдэг. Тэрнийхээ үндсэн дээр бол ингээд нийслэл өөрсдийнхөө төсөв хөрөнгө дээрээ тавиад айл энэ оны 4 сард нийслэл иргэдийн хурлаараа батлагдсан. Тэгэхээр одоо тэр нөгөө нэг сайжруулсан ийм шахмал түвшний нөөц дууссаны дараанаас Hax Cox-ын нүүрсээ бид нэр ашиглаад явна гэсэн үг юм уу? Одоо ерөнхийдөө бид нэр гаргаж штэ. Гарангуудаа бид нар яагаад төрүүлж сайжруулсан түвшээ гаргаад байгаа юм бол иргэд өөрсдөө бас үзэгтэй тэгээ ашиглаад үзэг. Сайжруулсан нүүрсээ түлж жагаад Hax Cox ороод ирэнгүүт нь харьцуулаад үзэг.
Би иргэдийг харьцуулж үзье. Шууд ингээд маа хагас кокс байна. Наадга ямар ч цонголтгүй хэрэгэл гэж шахахаасаа илүү хоёуланг нь худалдаанд гаргаж чинь. Хоёуланг нь худалдаанд гаргаад хэрэглэгч өөрөө туршаад үз. Одоо бид нар бол шинжлэх ухааны академитай, хими хүрээлэнтэй, лабораториудтай, эрдэм шинжилгээний хүмүүстэй бид нар шижээр хариуг нь гаргацсан шүү дээ. Бүх одоо ингээд хариу судалгаа шинжлэгийн дүнгууд нь гарцсан. Одоо хэрэглэгч өөрөө тэрийг аваад үз. Харьцуулаад үз. Коксоо түлээд үз. Сайжруулсан түшээд үз. Өөрөө харьцуулаад үз. Кокс нь илүү юм байна. Сайжрал төс нь илүү юм байна уу гэдэг. Харьцуулаад үзэх юм бол хэрэглэгч өөрөө дүнгээтэй. Тийм биз дээ. Хэрэгж тавь. За үнэхээр хагас кокс бол боломжийн юм байна, сайн юм байна гэх юм бол бид нар хагас коксыг нэвтрүүлээ хэрэглүүлээ тэгээд явна. За хэрэглэгч өөрөө хагас кокс муу юм байна гэх юм бол бид нар бас өөр бодлого хийгээд явна шүү дээ. Гэхдээ энэ бол өөрөө ингээд Монгол улс Улаанбаатар хотыг ингээд хагас коксоор хитэн 10 жилээр хангах гэдэг асуудал биш байхгүй. Бид нар шийдлээ олтлоо. Тий. Одоо шийдвэл би сайн боловсролын бодлогогүй гэд бид шүмжилдэг байгаа шүү дээ. Одоо бол манай нийслэлийн юм дээр бол 20-40 гэсэн хөгжлийн бодлого байгаа шүү дээ. Тэр бодлогын хүрээнд бид нэр 28 он гэхэд Улаанбаатар хотод нүүрс түлэхгүй гэсэн бодлогыг бариад байгаа байхгүй. Тэгэд яг тэр хугацаанд хагас коксыг түлжээ. 50% хутаа буурна. Хагас коксыг түлснээр. Тэгээд дагалдах нөгөө нэг хортоо бодис, хими бодисууд нь тэр чигээрээ буурна. Тэгээд тэр буурна гэдэг чинь нөгөө нэг эхийн эндэгдэлт, үр зуул болт, танай, том уу, ханиадны идэхгүй, хатхаа гэдэг бүх энэ эрүүл мэндийн буух ёстой. Тэр бууна гэдэг чинь нөгөө хувь иргэн хүний аав, ээжийн хувь иргэн хүний нөгөө нэг халааснаас гарах, эмэнд гарах те нөгөө эмний зарлагааны гарах тэр мөнгө тэр юмгээр хэмнэгдэх байхгүй. Тэгэхээр санхүүгийн хэмнэлт гэж өөрөө үүснэ. Яг л өнгөрсөн жилийн харах юм бол бид нэр зөвхөн ханиад томооны хэрэглээнд бид нар 28 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэ зөвхөн ханиад тамууны им тарианд бид нэр ингээ 28 тэрбум төгрөг зарцуулсан байгаа байхгүй. Тэ тэгэх юм бол одоо иргэд бид нар яах ёстой юм бол энэ бол ганцхан нийслэлийн хариуцлага биш, энэ ганцхан улсын хариуцлага биш, иргэн бүрийн хариуцлага байхгүй. Иргэн бүр хариуцлагатай байж иж бид нар энэ утаа гэдэг асуудлыг ард нь гарна. Газар хэрэглэлт, газын тоног төхөөрөмж орцсон айл газны хэрэглэлийн дээр хариуцлагатай байх ёстой. Хагас кокс нүүрсийг яг ашиглаад эхлэхээр түүний хэмжээхийг бодит үзүүлэлт нэрийн эрүүл мэндийн сайжрах тухай асуудал болж таарж байгаа хгүй. Тэгээ хэрвээ энэ сайжрахгүй бол дахиад нөгөө нэг одоо нийслэлийн асуудлыг одоо боловсролын асуудлыг барьж авч байгаа шиг эрүүл мэндийн салбар руу орох асуудал бас гарахгүй тулд тий одоо энэ хагас кокс нүүрсийн шийдлийг бас хурд нэвтрүүлэх шаардлага ялч нийслэлээр харагдаж байна. Харин тийм болохоор яг нөгөө бодлого гэдэг зүйлчил юм баггүй. Яг л бидний хийж байгаа бүх ажил эрүүл мэнд, боловсрол, тэгээд хотын хөгжил, утаа гэх бүх юмтайгаа уялдаж холбоотой байна. Утаа бага бол өвчин бага, өвчин бага бол эмнэлгийн ачаал бага, эмнэлгийн ачаал бага байна гэдэг чинь эмнэлтийг чи өөрөө зарлаг бага, зарлаг байна төсөв хэмнэгдэнэ гэж бид тэр хэмнэгдсэн төсвийг өөр бүтээн байгуулалтын юмд ажиллаж эрүүл хийж бас эргээд нөх хувийн хөгжлийн асуудлыг бид нэр харин яриа шүү дээ. Тийм болохоор иргэн бүр өөртөө бас хичээх ёстой. Бид нар ч гэсэн хичээгээд бодлого төлөвлөлөө болон хэрэгжилтээрээ хангаад явах ёстой. Одоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэр бол нэгч юу оруулахгүй, түүхий нүүрс гэж оруулахгүй. Тэгээ сургууль цэцэлгүүдийн түүхий нүүрс төлж байгаа зуухад байгаа шүү дээ. Уурын зуух, жижиг станцууд, нам даралтын зуухад эдгээр бүгднийг бид нэр зарим нь мидлинг рүү шилжүүлж байгаа. Юу гэдэг нь уул ширмийн хүчтэйг зарим нь газ руу шилжүүлж байгаа. Энэ асуудлын хүрт бид нар хийж байгаа шүү дээ. Тий. Одоо тэгээ боловсролын ангууд дахиад хэрэгтэй орох. Бүх юм яа баамар танах хэрэгтэй. Тийм болохоор бол бид нар өөрсдөө бүгдийг нь хийж байгаа. Ямар ч гэсэн тийм яамам гэхгүй бүгдийг нь бид нар өөрсдөө хийж байгаа. Хинээр ч хилүүлэхгүй бид нар өөрсдөө хийчихэж байгаа. Шилжтэн хийж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ сургууль цэцэлгийн асуудлыг гэх юм бол дараа жилийн бүгдийг нь газ руу шилжүүлэх төлөвтэй байгаа. Аслагдмал дараа жилийн тийм одоо хотын захад байгаа сургууль цэцэрлүүд төсөв төвийн шугамтай холбоотойгоо тэрийг бол бид газ руу шилжүүлчихэл. Тэгэх юм бол ингээд газ гэдэг чинь өөрөө бараг ямар ч юу гарахгүй шүү дээ. Агаарт хими бохирдол гарахгүй. Тоосон цар гарахгүй. Тэгээ дээрэс нь өөрөө шатамхай бодис учраас тэр чинь нөгөө маш тэгэхээр зардал бол өндөр. Зардал бол өндөр байна. Тэрний зардлыг бол гэхдээ бид нэр одоо зардал бага байлгахын тулд нүүрсийг хэрэглээд иж болохгүй байхгүй. Энэ бол шийдэл биш. Урт хугацаанд тий. Бидний шийдэл. Урт хугацааны шийдлэл харах хэрэгтэй. Өнөөдрийнхөө хитэн төгрөгийг хэмнэж бид нар ирээдүйн эрүүл мэндийнхээ хохироогоод дараа нь бид нар тэр хохирсон эрүүл мэнд дээр газанда зарцуулж байгаа мөнгнөөсөө их мөнгө зарцуулах байхгүй. Бүр 5-6 дахин илүү мөнгө зарцуулна. Тийм болохоор хэдүүл нийслэлчүүд дээр яах вэ юм бол энэ нийслэлийн барьж байгаа энэ бодлого дээр итгэл үнэмшлийг өгөөд
Тэгэхэд иргэн бүрв ингээд өөр хариуцлагатай байгаад газ нэвтэрж байгаа айл өрхүүд нь газ дээр хариуцлагатай. Газын сургалтын ЮНИСЕФ буюу Нэгдсэн үндэстэн байгууллагын хүүхдийн сан бүх сургалтыг хийн. Газны аюулгүй байдлын. Энэ газны аюул байдлынхаа сургалтуудыг аваад бүх өөртөө газны аюул байдлыг хангаад за дээрэс нь хагас кокс түлж байгаа айл өрхүүд маань нөгөө угаартах гэдэг асуудлаасаа бас өөртөө эрсдлээсээ ихсэж хамгаалаад хичнээн эн чин хагас кокс ч гэсэн юм түлж л байгуул угаахаа мод төлсөн ч угаар гарна цаас төлсөн ч утаа гарна кокс төлсөн ч утаа гарна. Тэр чинь бас тодорхой хэмжээ урал явагдчихэж тийм утаа. Тэгэхээр бид нар бол их баг хэмжээл гэж ярихаас бол утаатаа утаагүй гэж ярих бол утаагүй болно гэх юм бол огт гал төлөхгүй гэж утаагүй. Орон сууцчлал. Гэтэ манай Монгол улсын хувьд бас нэг орон тэ нэг 20 жил миний харшаар бараг 50 жилийн дотор бид нар бүр орон сууцж чадах уу гэдэг манаас өөрөө маш том асуултын тэмдэг тий. Тэмдэж магадгүй одоо мега төслүүдээ ингээ урагшлуулад явах гэж байгаа тэр зүрх зэргийг бол нэгдүгээр үнэлж байгаа. Тэгээд хоёрдугаарт энийг бол хийхэд тодорхой хэмжээнд угаасаа бэрхшээл тулгарна. Тэгээд тэр бэрхшээл болгонд битгий бууж өгөөрэй гэж бол миний зүйлс тий хүсмээр байна. Тэгээд та бүхэн подкастаас өнөөдөр олон хүн сонсох байхаа тэгээд би сонсоосоо ч гэж бас бодлоо. Өнөөдрийн дугаарт ингээ надад илэн далангуу сайхан ярилцсанд маш их баярлалаа. Ингээл өөрийнхөө те албаны нийтэм хүн хэллэг байхгүй. Их тажвар болсон болов уу гэж би бодож байна. Тэгээд энэ их завгүй ажлынхаа хажуугаар надад цаг зав гаргаад манай U-Band подкастэнд орсон. Танд маш их баярлалаа. За өөрсөнд маш их баярлалаа. Яриг гэсэн юм аа ярьж чаддуу. Оо тэгэл нийлээл бол ямар одоо тэгэл утааны сэцээ хэлэх гээл энэ өвлөө бидний нэг газа ямар ч асуудалгүй давчих юм бол Улаанбаатар хотын утаа гэдэг асуудал шийдэгдэхэд одоо төө тутам л байгаа. Ингээл яг шийдэх төө тутам байна. Урлагийг мань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа танд. Цаашдаа ажилтны амжилт хүсье. За маш их баярлалаа. За.